чигээрийн хийх шалтгааныг батлуулах. Монгол улсын эхийн сайдын ажлын албаны дарга өгөөд ахлах зөвлөг. Өдөөжмийн сургуулийн төлөвлөлт өндөр төсвийн дараа инх хамгаална. Улсын сайдын сауны Оросоор соёл жилийн хонос спортын тренерийн бичгийн дараа баян сайхан харьяа яагатрын өдөрлөг эдгээр мэрэгдийн төлөвлөлт энэ цагийн оюутан залуучууд хэвлэл мэдээлэл ажилтнууд хооцолсон байна. Их хүндэцөчдөө их хөдөлгөөн ёсолыг нээж үхэлтэн хэмээг тавх ихэн өгөн хөдөлгөөний тайзнаа өдөөжмийн сургуулийн захирал доктор Хиранатаны хөдөлгөөн өргөж байна. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батулга хүнс хөдөлгөөний хөнгөн үйлдвэрийн дэвшээд жасаале боловсрол соёлын тухай спортын яамны тренерийн бичгийн дарга баяр сайхан болон бусад албаны хүмүүс хөдөлгөөний сургуулийн удирдах зөвлөлийн дарга гишүүдтэй нийт эрдмийн хамт олон оюутан залуучууд төгсөгчдийнхээ нэрийн өмнөөс хүн талархал илэрхийлээд ажлын өндөр амжилт хүсье. Ингээд бидний төрлөх хөдөлгөөний сургуулийн маань эрдмийн хамт олон Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар олгож буй хөдөлмөрийн гавьяаны улаантгийн утга гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа нэслэг мэддэг. Одоо хөгжүүлсэн цаг хугацаа хөрөнгө санхүү хүний нөөцөд олон хүчин зүйлээс хамааралтай. Одоо бид энэ их хүч оюуны салбарыг алс болгох цаг ирлээ. Монгол улсын эдийн засгийн үндсэн тулгуур болсон хөдөлгөөний салбар дэлхийд өрсөлдөх цаг холгүй байна. Тиймээс эх он жилүүдийн маань амжилт илүү арвин байх болтугай уран хайрлсан төрийн маань мөнгө ивэ баярлалаа. Одоо өдөөжмийн сургуулийн эрдэмтний хоригооны хөдөлгөөний тайзнаа Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батулганы өргөж байна. Одоо хөдөөжмийн сургуулийн хөдөлмөрийн гавьяаны улаан болонгоор шилжих тухай Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагыг уншиж сонголоо. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 1-р сарын 11-нд дугаар 05 Төрийн ордон Улаанбаатар хот Бүтээн ажлын сургуулийн хөдөлмөрийн гавьяаны улаан түүхийн одонгоор шагнах тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дахь хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох тулгар төрийн 2228 жил их Монгол улс байгуулагдсны 813 жил үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 108 жил ардын хөрсгөлийн 98 жил ардчсан хөрсгөлийн 30 жилийн бүтээн ажлын сургуулийн 60 жилийн ойг тохиолдуулан мал аж ахуй, урмал хамгаалал, газар тариалан, мал эмнэлэг, нийгмийн эдийн засгийн чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэж тус салбаруудыг системтэй үр өгөөжтэй хөгжүүлэх боломжоор хангаж сурвалж судалгааг хослуулан Монгол улсын бүтээн ажлын хөгжил дэвшилт үнэлж баримтгүй хөлбөр оруулсан сургуулийн үе үеийн ажилтны албан хаагч багш эрдэмтдийн хичээл зүтгэлийг үнэлж бүтээн ажлын сургуулийг хөдөлмөрийн гавьяаны улаан түүхийн одонгоор шагнан суугаад зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батулга.
Улааны товгийн модод өдөөчний сургуулийн автономд баяр хүргэж Монгол улсын ерөнхийлөгч Багдолор үг хэлэв. Шинэ үеийн шатнд дэвшүүлэхийн тулд хөдөө аж ахуйн ажилтны орон болох зорилт дэвшүүлж хөдөө аж ахуйн салбарт түүхэн өөрчлөлт шинжил хийсэн билээ. 1958 онд мал аж ахуй газар тариаллын салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх бодлогыг өргөдгөж хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал эмнэлэг зоо төвлөрийг агрономи гэсэн 3 салбартаа байгуулж ирсэн байна. Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэх ба судалгаа шинжилгээний гол төв болсон хөдөө аж ахуйн сургууль нь манай улсын нийгэм эдийн засгийн хөгжилд гарамгай авьяа байгуулсан. Хөдөө аж ахуйн сургуулийн өнөөдрийн хүртэл нийт 5523 мал эмч, 6177 мал аж ахуйн мэргэжилтэн, 5116 хөдөө аж ахуйн инженер, 7765 агрономч, 8154 эдийн засгийн нягтан бодогчдыг сургажээ. Өнөөдөр багш оюутнуудаа хүн төрөлхтөн экологи, байгаль шинжил, биотехнологи, генийн инженерийн хөгжлөөс ихээр хамаарах болсон энэ цаг үед та бүхэнд мэдлэг оюун, ур чадвар тусгай, эх орныхоо хөгжил шинжил бүрэн зориулт итгэлтэй байна. Сайн өгсөн ёо. Баярлалаа. Бүгд чамайг бүгдийн сонгуультай болсон сонгуульд өргөж байна. Марийн өвсөрсөн балын сайхан бичээрт нааш цайс үйсэн тэнэгэр сайхан нуруутай дөрөн цаг мөдрөл дураараа дүүхэн удагтай даван зүйлийн тарайны хөрсөн шороотой газартай Монгол сайхан борлоо хөдөөж өхөн салбарын мэргэжилтийн болсон хүчит бэлтгэн гаргасан байгаа хөдөлмөрийн гавьяаны баг тогийн гомд хөдөөж өхөн сургуулийн маань үүрэг хэсэгавьяа мөнхөд амтарсан бай. Апаа зоогийн багтайдо шаваа эдгэн нотогоо амтарч өнөөдрийн ясгал бүтгэл өндөрлөө. Инхрино